Дараагийн мэдээг танилцуулъя. Афганистан болон Пакистаны хооронд хилийн асуудал үүсч хоорондын хилээ хаах болсон байна. За энэхүү хилийн маргаан үүсэх, за мөн хоорондын асуудал үүсэх болсон гол шалтгаан нь харилцан бие биен рүүгээ гал нисэн явдал болж байна. За Бямб гаригийн орой энэхүү үйл явдал болсон. За үүний дараагаас эхлээд Пакистан улс Афганистантай хилэлдэг хилийнхаа постуудыг бүгдийг нь хаах юм шийдвэрт хүрсэн гэдгээ мэдгдсэн. За Афганистаны цэргүүд өнгөрсөн Бямб гаригийн орой Пакистаны хилийн пост руу гал нисэн цус улсын батлан хамгаалах юм энэ 7 хоногийн ихээр Афганистанд Пакистаны зүгээс бол хариу цохилт үзүүлнэ гэж мэдэгдэж байгаа. За Пакистан хариуд нь их буугаар бол буудсан гэж мэдэгдэж байна. За Афганистан улс Пакистаны 58 цэргийг хөнөөсөн гэж мэдэгдэж байгаа. Гэхдээ хохирогчид энэ тоо яг хэд байсан талаар бол мэдээлэл тодорхойгүй байна. За энэ 58 гэж байгаа тоогоо хэрхэн тооцоос нь бас дэлгэрэнгүй мэдээлэлгүй байгаа юм. За түүнчлэн Афганистан 20 цэргийн ам өргөдөж шархсан гэсэн мэдээллийг өгч байна. За Пакистаны аюулгүй байдлын албаныхан Афганистаны хүчнийхэнд хохирол учруулсан гэж мэдэгдсэн ч тоог нь нарийн олон нийтэд мэдэгдээгүй байгаа. За хоёр улс нөгөө талынхаа хилийн постуудыг устгасан гэж мэдэгдэж байна. За Пакистаны аюулгүй байдлын албаныхан Афганистан постуудад цохилт өгч байгааг харуулсан видео бичлэгийг олон нийтэд дэлгэсэн. Харилцан бие биен рүүгээ гал нисэн явдал нь нэм гаргийн өглөө дууссан гэж Пакистаны аюулгүй байдлын албаныхан мэдэгдэж байгаа. За гэвч Пакистаны хураам дүүрэгт бол хэд хэдэн удаа буун дуу үргэлжлэн сонсогдсон байгаа гэдгийг орон нутгийн албаны хүмүүс болон оршин суугчид мэдээлж байна. За Афганистаны батлан хамгаалахын яам тэдний байлдааны ажиллагаа орон нутгийн цагаар шүн дууссан гэж бас мэдэгдэж байгаа юм. За Кабул, Ням гарагт Катар болон Сауди Арабын хүсэлтээр энэхүү харилцан гал нээж байгаа үйлдэлээ зогсоосон гэдгээ мэдэгдсэн байна. За Персийн булангийн хоёр орон энэхүү мөргөлдөөнд санаа зовж байгаагаа илэрхийлсэн. За тийм учраас Талибаны засаг захиргааны хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид Ням гарагт мэдэгдэхдээ Афганистаны нутаг дэвсгэрийн аль ч хэсэгт ямар нэгэн аюул занал хил байхгүй гэж мэдэгдсэн. За Исламын Эмират улс болон Афганистаны ард түмэн газар нутгаа хамгаалж энэ хамгаалтандаа тууштай байх болно гэж мэдэгдсэн. За Мужахид цааш нь хэлэхдээ зарим газар байлдааны үйл ажиллагаа үргэлжилж байна. Исламабад Талибаны засаг захиргаа Пакистанд халдлага үйлдсэн зэвсэгт босгогчдыг орогнуулсан гэж буруутгаж байгаа ч гэсэн Кабул үүнийг үгүйсгэж байгаа юм. Афганистан болон Пакистаны хооронд хилэлдэг Торхан болон Чаман гэсэн хоёр бомбыг Ням гарагт хаагдсан гэдгийг орон нутгийн албаны хүмүүс мэдгдсэн. За мөн Харалачи, Ангур Ада, Гулам хаан зэрэг хоёр жижиг хилийн гарцыг мөн хаасан гэдгийг орон нутгийн албаны хүмүүс мэдэгдэж байна. За хил хаах талаар Кабулаас ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. За далайд гарцгүй Афганистаны хувьд Пакистантай 2600 км газраар хилэлдэг ийм урт хилтэй улс юм байна. За Исламабад албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй Пакистаны агаарын давталгаа Пүрүү гарагт Кабул дахь Тэрикэх Талибан Пакистан нэртэй зэвсэгт бүлэглэлийн толгойлогчийг онилсан гэдгийг Пакистаны аюулгүй байдлын албаны хүн мэдгдсэн. За энэхүү бүлэглэлийн тэргүүн нь амьд үлдсэсэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. За TTP гэж нэрлэгдсэн энэхүү бүлэглэл нь Пакистан дахь засаг захиргааг түлхэн унгааж үүний оронд исламын шашнаар удирдуулсан хатуу засаглалын тогтолцоог бий болгохоор тэмцсэн гэж үздэг. За Ням гарагт Мужахид Афганистаны нутаг дэвсгэр дээр энэхүү бүлэглэлийн дайчдын байлдааны үйл ажиллагааг зөвшөөрсөн зүйл байхгүй гэдгийг мэдэгдэж байна. За энэ бол хоёр улсын харилцаа хэрхэн хурцтаж байгааг харуулж байгаа юм. За цаашдаа бол талууд харилцаагаа сайжруулах, за тэр дундаа Персийн булангийн хоёр орны зуучлалаар асуудлыг шийдвэрлэхийг зорж байгаа юм. За энэ бол бүс нутагт талуудын хооронд харилцаа хамтын ажиллагаа ямар төвшөнд бага байгааг бол харуулж байгаа юм. Цаашдаа талууд асуудлаа шийдэхгүй тохиолдол магадгүй энэ бүс нутагт дараагийн дайн байлдааны үйл ажиллагаа өрнөх магадaltaй гэж ажиглагчид харж байгаа учраас энэхүү нөхцөл байдлыг ойроос анхааралтай ажиглаж байгаамаа.